За сайн уу манайхаа би өнөөдөр гоё газар ирсэн байна. Тэгээд энэ газар ямар газар вэ гэхээр 1884 оноос 1894 оны хооронд буюу 10 жилийн турш баригдсан ийм барилга байгаа. Ямар ч төгсрөл байхгүй. Дээрээс нь гоё ийм гоё ногоон байгууламжтай. Яг улс төрчд маань өөрсдөө идэж уухгүй хоттой ингээ бүтээн байгуулалт хийсэн бол ямар гоё вэ? Ямар ч хашаа машаагаар хүрээлээгүй байгаад харин эргэн тойронд нь ийм гоё усан байгууламжтай. Гоё юм аа. Олон хамгаалалтын машин байхгүй зүгээр ганц машин дангаараа ингээл явж идэг. Хаалган дээр нь ганцхан цагдаа. Энэ хараа хэр хахуул байхгүй иргэдийнхаа мөнгийг зөв зарцуулдаг улс орн гэдэг чинь ийм гоё юм шүү дээ. Улс орн ийм гоё хөгжсөн, улс орондоо эхэмиг хийгээд бүтээчихсэн ард иргэдтэй ээлтэй иргэдийнхэн царайгаараа өнгөлөг тэгээд жаргалтай харагдчих шүү дээ. Ард түмэн ийм гоё санаа зовох юмгүй ийм гоё ад жаргалтай ш хараа. Ингээл энд хөгжим тоглож яхад хоёр нь энэ бүжиглж явах жишээтэй. Сайн Бранденбургийн хаалга харагдаж байна. Тэгээд хаа сайгүй юм усан ориглоор. Тэгээд жил болгоно л ингээл энийг гоё арчилж тордоо л бүтээн байгуулалтаа хийж идэг. Тэгээд энэхүү барилга маань болохоор Германы бэлэг тэмдэг гэж хэлж болохоор тийм түүхэн дурсгал барилга байгаа. Тэгээ энэхүү барилга маань Германы бусад барилгуудтай адилхан маш их хохирлыг амссан тийм түүхэн дурсгал барилга байгаа. 1933 онд Төмөрт авчижсэн. Тэгээд тэрний дараагаар дэлхийн 2 дугаар дайнд бас хурж исэн тийм барилга байгаа. Тэгээд 1960-ад оноос хойш энэхүү барилгыг сэргээн засварлаж ингэж буцаж хэвэнд нь оруулах ажлуудыг бас хийж эхэлсэн. За өрөөдөр байгаа үг нь болохоор маш их сонирхол татгаар. Тэгээ энэ үг нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр Германы ард иргэдэд гэсэн үг байгаа. Тэгээд энэхүү үг маань болохоор ямар учиртай вэ гэхээр Германы ард иргэдэд үйлчлэнэ гэсэн утгатай ийм үг байгаа. Тэгээ энэхүү үг маань 30 см өндөр 16 м урт гэж байгаа ийм том үг, ийм том байгаа аахгүй юу. Тэгээд энэхүү үгийг Германы их бууг хайлуулад хийсэн юм байлээ. Тэгээд 1916 онд энэхүү үгийг хийж исэн юм байлээ. За тэгээд энэ газар би яагаад ирсэн бэ гэх 2024 оны Монгол улсын сонгуульд гадаадд байгаа монголчуудыг төлөөлөөд хоёр монгол эгч маань сонгуульд нэр дэвшиж байгаа. Сайн байна уу? Миний нэрийг Норос Амгийн инх болт гэдэг. Сонгуульд одоо 6 дугаар тойрогт багтах Хинти, Дорнод, Сүхбаатар аймагуудын тойрогоос төлөөлж Монгол консерватив намаас нэр дэвшиж байна. Та яагаад нэр дэвшгээр болов? Яагаад гэвэл ард түмэнд Одоо тэр гэлчин шүү дээ тий. Ард түмэнд тэгээд бүр тодоос тод. Миний анхаарлыг их татчихсан. Ер нь татдаг байсан. Ямар гоё юм бэ? Яагаад ингэж ард түмэнд үйлчлэн гэсэн мэт юм. За тэгвэл бид нар чинь дандаа өөрийнхөө за манай засгийн газар яадаг үлээ гэж тэгэл бодож дандаа харьцуулж явдаг. Тэнгийн гол учир утга нь ард түмнээ амар тайван байлгах нь баталгаатай эрхийн одоо хамгаалсан хуулинд бүх тэр улс ямар нүүр царайдаг үндсэн хуулиндаа тусгацсан бидгийг ер нь яаж хөгжих ёстой юм бэ гэдгийг тийм ээ энэ улс гэдэг нь ямар улс юм бэ гэдгийг манай улс бол Монгол улс бол ардчлалын замыг сонгохдоо бол энэ өндөр хөгжилтэй ардчилсан орнуудын үндсэн хуулиас жишээ авч үлгэр болж оруулсан бидгийг. За тэгээд ихэнх ингэж шүү дээ. Манай Монгол улс ардчлалын замыг сонгохдоо бусад хөгжилтэй улс орнуудын хуулиас үлгэр авч хуулиа баталсан гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр яагаад бусад улсын хөгжлийн түвшин ийм хэмжээнд Монгол улсын хөгжлийн түвшин ийм хэмжээнд байна? Та энэ талаар юу гэж бодож байна? Энэ ардчлал гэдэг чинь өөрөөсөө ард түмэн засаглал ард түмний хүслийг илэрхийлнэ. Энэ улсын хурлын гишүүд одоо парламент нь тэдний эсрэг ийм хууль гаргах юм бол ард түмэн өөртөө засна гэсэн утгатай байхгүй юу? Гэтэл манай үндсэн хуулийн чинь
засгийн бүрийн эрх ард түмний гарах байна гэдэг үндсэн хуулийн 1-3 заасан байна. Тэр нь болохоор яг зөв утгаараа хэрэглэгдэж чадахгүй байгаа. За энийг бид нар яг яаж хэрэгжих юм бэ гэдгийг засах юм. Тэгэхээр зэрэг үндсэн хуулийн заалт оруулж манай намын зорилго болохоор төрийн эрхийг ард түмэнд өгнө гэсэн. За бид нар жишээлбэл нэг чагсаалт цуглаан хийгээд ингээд ард түмний эсрэг үзлийг илэрхийлэхээр тэр хууль ерөөсөө үйлчлэхгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг бид нар тэрийг үйлчлэх болохын тулд ард түмний хүслийг илэрхийлээгүй хууль гаргах юм бол бид нар тэрийг цуцалдаг, хямдаг, өөртөө санаачлаг гаргадаг. Ийм залтал тэнд оруулчвал энэ хууль бүрэн хэрэгтэй. Тэгээд хууль шинжилэлт өөрчлөлт оруулсан ард иргэд яг таны ярьж байгаа шиг тэгж хүчтэй болж чадах уу? Тийм. Яг гэвэл ард иргэдэд энэ эрхийг олгочод ард иргэд өөрсдөө идэвхтэй санаачлагтай оролцоод тэгэд өөрсдөө ингээд аяндаа бүтээлч болдог байхгүй юу? За бүгдээрээ саналаа өгөөд зөв өгөөд энэ дээр зөв хөгжлийн хазаанууд гарах юм бол бид нар яг одоо энэ доошоо юу дээшээ юу гэсэн зааг дээр нь шүү дээ. Тэгэхээр бид нар дээшээ явахын тулд энийг энэ мухаймад дарчиж бид нар дээшээ юм л гарцсан. Ерөнхийдөө бол таны санааг ойлголоо. Хуулиндаа өөрчлөлт оруулъя гэж байгаа юм байна. Хуулиндаа өөрчлөлт оруулснаар нөө ард иргэд нь хүчтэй болж ард иргэдийн оролцоо илүү нэмэгдэх юм тий. Хүчтэй болоод хуулиа санаачилдаг, хуулиа цуцалдаг, хяндаг, шаардлага тавьдаг тийм болох юм байна. Оролцооны идэвхч юм байна. Санагддаг бол. Тэгээд хоёлаа ерөнхийдөө одоо бичлэгээ дуусгая. Тэгээд манай үзэгчдэд тэгээд үгүй хэлгүй монголчуудаа идэвхтэй оролцоод энэ түүхэн одоо хөгжлийн эрхлэлт хийх үе шүү дээ. Дээш юу доошоо гэсэн. Эндээ ард түмний оролцоо хамгийн чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэд бүгдээр идэвхтэй оролцоод бүгдээр одоо ардчлал гэсэн жинхэнэ нийгмийг цогцлоохын төлөө ард түмэн бүгд оролцож иж хүчтэй байж иж энэ хууль хэрэгжин бид нар өөрсдөө засах юм. Манай энэ нам бол энэ зорилгыг ард түмэн төрийн эрхийг ард түмэнд шилжүүлэх гэсэн зорилго тавьсан байгаа. Монгол консерватив намаас бид одоо гадаад дотоодс бүгд санал нийлсэн монголчууд нэлээд энд оролцож байна. За тэгээд таны мэрэгэн ухаан зөв сонголтыг хийх болтугай. За бүгдэд нь баярлалаа. Тэгээд би нам сурчлаагүй ямарваа нэгэн реклам хийгээгүй шүү манайхаа. За тэгээд баяртай.